Би Тэнгэрийн хүү. Та нарын дунд ирсэн юм. Газрын охинтой гэрлэж, нарны аягнаас цай уусан, гашуун дарснаас хэртэж, ганхирлын орон дээр хөрвөөж үтсэн. Цагаан засан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж үүл сандайлан уулсаас уулсад дүүжин хийж нааддаг байсан. Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхөн баясаж, утас дамжих шиг усан ширхэхээр нь авиран гарч оддыг сондөр уулган цэцгийн толгойд зүүж өгч явсан би Тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм. За манай нутгийн өндөр дээл дээр гарахад юм уу Баян уул гэдэг дээр гарахад бол Тэнгэрийн хаяаны террасад уул хоёр ялгархгүй нь сайн идсэн хүндэл ингээ вогдонжингараа уул бүтнээрэн цэнхэрдэж харагддаг юм аа. Тэгээ би хүүхэд байхдаа их холыг мөрөөдөж, холхийг мөрөөддөг байсан. Тэр минь л өдий зэрэгтэй намайг энд хүргэж ирсэн гэж боддгийг. Би хэзээ нэгэн цагт энэ богд дүнжин гаруулын ард нэг очих юмсан. Их авраг төвдөнд орж ийн байгааг нэг харах юмсан. Дандар баатартай нэг уулзах юмсан. Дайнаас ирэхэд нь ингээд буун сум даахгүй шар хийгээл ойчдөг юм гэсэн. За зогцолмоо гэж нэг аюулын хүүхэн байдаг гин. Тэрнийг нэг шилэн портон суулгаад аваад ирвэл манай багийн даргын доржгоо ёстой сүйд болондоо гихчлэн бодож холыг мөрөөддөг. Тэгээд Тэнгэрийн бараа хой таяа харах туртай нар сайхан алтарч ярахаар энэ сайхан нарны дорд тэр алтан Москва гэдэг нь байдаг баг. Цул алтан дээвэртэй юм байдаг баг. Тэнд нэг очихсан. Тэр мөрөөдөл хүнийг холд ирүүлдэг. Би одоо дөрвөн уулынхаа дунд одоо сайхан амьдарч байна. Энэ байж энэ осцсон ороод Ачно. тэнд юм энэ Ивэнийг яг энэ уугаад ичгэн нэг юм цацаад оо тараад энэ биш ээ. арай биш Хам гэдэг Хумаахан хон тасрын буу тамжсан гоосуудаг чиг сөрөндөө жангрэ чингэл дүшийдэн дөнжин хан уул надааны янга зундаа манийдэн шэржи ваян зүрхтэн нэвчи сонгинны суглаа гэд ингээд архиа сонгин дөрөгчээд ингээд дөрөв уул баг дөнжин гараад төсөлж явдаг. Тэгээ дөрөв уул баг дөнжин гараад би 53 онд анх хүрээд Улаанбаатарт орж ирсэн. Манай нут баг сургууль байдаг. 5 дугаар ангид орох хэрэг болоод нэг жил хөдөө мал малчаад тэгээд 5 дугаар ангид орох жилээ Улаанбаатарт анхны баг сургууль байсан 3 дугаар баг сургууль одоо 3 дугаар орон жилийн дунд сургууль одоо 20-ийн ордон байгаагийн танд байсан. Тэнд 5 дугаар ангид Юмжив багшийн ангид орж ингэж дараа нь Налайхын сургууль жилжиж Налайхын сургуулийн анхны 10 дугаар ангид 58 онд төгссөн. Ийм учир жанцантай маа. Тэгэхээр энэ бүр сургуульд ороход л одоо би сумын төвийнхаа борин дээр очиж зарим жилийг нөхөж яри. Тим нялзраа амтныг л одоо бичиг ном заана гэдэг чинь 2 дахь бэлгийн хараа нүд оруулж байгаа. Тэгж л заасан багш нараас үсэл санаж яваад л тэгэл Ерхэг найхсан талаас 9 гарагт хүргэсэн ерийн орчны хотноос ертөнцийн дэвжээнд гаргасан багш та хүүхэд ч их хөргөнийг эзэн гэд хэлээд байдаг маань энэ юм аа. Тэгээ багш нарыгаа л эзэл дээдлж явдаг. Улаанбаатар хотоос тэгээд багш нарт зориулсан миний найргалаар утсан хөшөө орсон бэлгшээд баярлж явдаг. Ихэд сайхан байна. Ягаад гэвэл миний энэ сайн сайхан байна. Ус нутгаас үүсэлтэй. Би нутагтачаад бол миний үеийн хөвгөд хөгшөд өгөж үргэлж цөөрөө зарим нүр хүүхдтэй очиж хоолдохгүй. Одоо ганцхан уул устай сэтгэлээрээ ярьсан сэтгэлийн шивнэнийг л та бүхэнд амжилт сонсох байх гэж бодож байна. Уул бүхэн, дов бүхэн, толгод бүхэн, болдог бүхэн одоо нэг намтартай. За энэ манай нутгийн өндөр дээл гэдэг хамгийн сайхан өндөрлөг газар. Хайшаашаа бараг 100 км юм харагддаг.
Би хонь мал хариулж яваад өхөр малд явж байгаад энэ дэл дээр гарч иж сэтгэлээ сэргээд суух дуртай. Энэ дэл дээр гараад тэр хойно тэр уул хоёр завсар танкертэй холын хол тэр юу харагдчих юм Магдүнжин гарав. Тэгээд өөшөө ишээ Авдар хангай гэж манай нутгийг зайлшуулдаг. Авдар хангай ханан хаттайгаа харагдж байдаг. Тэгээд тэрний наах нь их болгын яруу гэдгийн цаах нь хонкор төвтөр бидний багт бол авгай чулуу гэд нэртэй. Одоо бол ээж хаад гэж амтын шүтдэг газар болсон. Тэр газар тэрний сурагчаахаар тэр сэрэнгийн тэнд Чингисийн суудлын. Тэгээд сэрүүн хараад тэгээд бомбогор төвийгээд тэгээ урагшлаа тэр цэнхэртэй згойн тэр усаар өлжит нуур тэрний хой төвөнд долгорын ардын жижигчин долгорын төрсөн газар байгаа. Долгор ааваараа угалж баян цагааны гэж явдаг учраас өлжит нуур хой төвөөр аяар заны долгор гэж аав нь баян цагааны хүн ээж нь бол манай нутгийн сэрэтэр хөгшин гэж дуулдаг хуурдаг очтой өрнөөс л боддог юм. Тэр өндөр лэг дээр нэг харуу өврөн царуу харж байгаа. Тэр уулыг үнэ гэдгийг наан жижигхэн толгой ажигласан хүнд байгаа тугал гэдгийг үнэ тугал. Тэгээ үнэ дээр тахилга авдаг. Үнэ уулаа аймаг гэж хүтнэрлэгдэж байсан. Тэгээ энд үнэгээ шүтдэг. Үнэгээ наадам үнэгээ ооны тахилга гэж жил бүхэн хийдэг. Сүүл сэргээсэн. Үнэ уулын аймаг гэж нэрлэгдэж байсан. Тэрний хойхонд ламын хүрээний Бамбар Эрдэнэ хувилгааны хүрээ байсан. Бимбэр Бамбар Эрдэнэ хувилгааны хүрээний шавь, Монцрийн шавь ийм хүн юм аа. Миний төрс нутаг цаанд цаахан нөгөө орой очино гэдэг. Тэгэхээр эндээс бол бүх юм харагддаг. Энэ урд тэр нэг цагаан нуурын цаанд бөмбөр улаа уул харагдж байгаа. Тэр бол Баян уул гэд нэрлэгддэг. Манай дүүгийн одоо хойт эцэг бид бол манай дүү төрийн шагнал зураач бүрүүсэх бид бол эхнэгтэй эцэг ондоотой. Дүү маань тэгээд төрсөн нутгийн хажууд нэгдлийн ангирт төрсөн чинь сумын төвийн хажууд байгаа. Тэгээд би яхаа ээжийнхаа өвлжиж аварж байсан газар өөрийнхөө төрсөн газар энэ төр орж жилд нэг илдгийн энэ удаад бол ингээд та бүхэнтэйгээ хамт төрсөн нутгаа ирж уул усан бол хүний сэтгэлийн дууныг хүнд сонсогддог баг. Би сэтгэлээрээ энэ уул устай ярилцдаг. Их зөөдлөд байдаг байсан. Тэгээд Америк явж ирээд түрүү нэг явж ирээд сая 2 дахь авгаатайгаа явж ирснээс хойш нутагтаа жил бүхий ирдэг болсноос зөөдлөгдөхэй байсан. Нэг шөнө үхэн зөөдөг. Тэрнээс биш үүлдээ өндөр тэнгэрийг мөрөлдсөн өлөн цэнгэр улсын өргөлд над зөөдлөгдсөн миний нутгийн бараа юу гэдэг бол ийм сэтгэлээс миний нутгийн бараа төрсөн байх. Тийм мөрөөдөл хүнийг их хол нисгдэг юм байд. Би төвдийн тасад очсон авгаайтайгаа хоёр охинтойгоо. Тэгээд Далай ламын сууж ус буудлын өргөнд хүртэл орж ирсэн. Одоо бол Далай ламын их дарамсаалаад байдаг. Дарамсаалагаач сүлд хөвшөнтэйгээ очиж 73 насны агаар золгосон. 490 онд явхдаа ч би Барнас хот ном Лүнхрийн бан тавьж байхад Лүнхрийн бан тавьж байхад Сарналтын тогтмонд очиж шуулж шаарахсан. Тэгээд одоо сайхан Монгол газар энэ сайхан нутаг усан төрсөн. Хойзяндаа баярлж авдаг. Ер нь тэгээд Дэлхий дээгүүр зөндөөл нэг явлаа. Дели, Нью-Йорк, Парисаар ч орлоо. Дэнж дээр л ганцхан би жаргалтайг ухаарлаа. Дэлхийд Монгол хүн байвал би байна гэж бодлоо. Энэ бол үнэн сэтгэлийн үг ээ. Энэ бол нэг хуран хүчин шүлгэлж байгаа юм биш. Их сэтгэлийн үг. Тэгээд Гямлаг хүртэл арга завшаа энхигийн талаас харсан шүү. Гямлаг тэнгэрээс буулгаа газар тавьчихсан юм уу? Гямлаг газраас ургаад тэнгэрт гартсан юм уу? Газраас оройд нь хүрээд алхахад л одоо тэнгэр дээр гიშгсэн мэт санагдах үзээ. Газраас шүлэгчийн сэтгэлээр оргилд нь хүрээд өнгөөхтэй айхмат болно зэ гэж сэтгэлээсээ бичсэн. Ингээ ертөнцийн сайхан уул ус, сайхан уустай үлдэж явсан. Энэ хувьцаа бол нутгаас өмнөхтэй би энүүхэн яраад өөр шаварт байгаа. Өөр шаварт сумын төвийн байран дээр тавь дамд очив. Австралийн сумын энд байсан. Ангаа багш, Валжир багш, Вэлтэр гаас, аавс үзаад дараа нь гаваа багш манай ангидаас багш байсан. Миний найргал багш найргалын
прототип буюу гол дүрний гава багш, босд багш нар тэгээд хотод очоо юмжүү гэж багш байсан, санжаа гэж багш нар байгаад байсан. Ийм олон сайхан багш нараас үүдтэй. Би амьд яваадаа цаав хүнтэй баярлж байгаадаа нутаг улсаа тааж ийм сайхан байгаадаа баярлж байна. Ер нь амьд явах хэрэгтэй. Дандаргай над нэг архиуд зугаад халуунцаа хийсэн ш. За хүмүүр үе зөндөө санагдгийн сүрэмжүүд нь яаж игээл амьд үлдэх хэрэгтэй. Би амьд байсан дээрээс Баатар гэдгээ ахиж авч ингэж баярлсан шүү дээ. Хотод очоод улсын 25 жил байд сургууль дараараагүй 1946 онд очоод Төвдөн дор жавраг төрүүлсэн. Дараа нь морь унаж 29 жилийн ойд очсон. 30 жилийн ойд очсон. Ингээд Төвдөн дор жаврагаа барааг нь харах байтугай нуур өчирч мэндэлж би өөрөө ч бүх болох шахаж мэндэлж явж тэгээ минь надаас хоёр дуу Мөнхбат миний анхны ном гардаг жил 63 онд Мөнхбат төрүүлж Мөнхбат төрүүлсэн учраас бараг нэг үеийнхэн шиг бод. Надаас хоёр дуу Мөнхбат аваад. Тэгээд би Дандаргайг Баатар цолоо 69 онд авахд талхлын 30 жилээр авахд сэтгэл хөдлөө шөнө унтаж чадаагүй. Тэгээ нойргүй сууж алаг морьтой хөнгөд найргил бичээд өглөө нь улсын хараажгаар Цэвэндор Чулуунбат хоёр их уншсан. Тэгээд тэнд зүүн шиг балчир хүүхэд авдар байны зүлгэн дээр нь мөлхөж байхад зүр шиг шалмгийн халахлын элсэн дээр нь торойж үйждэг гэж хэлсэн. Тэгээд Дандаргай өнөөхийг сонсоод 10 жил шорон авч ялдсан хүн чинь баярлдаг юм уу? Өөрөө Батцөөрийн халтар гэж сэтгүүлчээр газарчлуулж надтай ирж уулзаж 20 насны зэрэгтэй өгшин залуу хоёр танилцж одоо найз болж хөөргөзөрүүлэх багхайг өөр шилтэй юм хүртэл хувааж хүртэж. Дараа нь одоо их сургуульд орсон чи өнөө миний ярьж авсан үлгэр домгийн хүн цогцлмаа манай найруулагчаа ингээд ордсон энцэн орд тэр хоёр гүйж явдаг байгаа. Тэгээ бид хоёр нийтийн лекцэнд бид нөө суудаг. Гомсрон багшид загнуулж вин дэвийн хичээлд ордог. Нийтийн лекцэнд тохой зэрэгт суудаг. Уран сайхны бүлгэмд цуг явдаг. Тарианы оюутнуудаар намар хэсэг тоглодог. Нэг үеийн оюутан юм. Одоо бол бид нэг үеийн эртний сайхан гэж жуулгаад санагдав. Тэгэхээр миний бүх хүсэл мөрөөд бүгдийг биелүүлж өгсөн Бурхан Тангирт би баярлахгүй байхаас аргагүй. Өвгөн тэгээд уулга. Өнөө өвгөд дээдсийг тавьдаг. Гайтгүй өнөө дээдсийг тавьсан газрын дэрмийн чулуу үдэн байна гэдэг шиг. Өвгөнт гэж дээдсийг тавьдаг газар. Цаана үнгэд гэж байгаа. Манай ээж сүлд гүүрд нутгалж байсан. Үлгэрийн тангиурын ирж найрлж интэрээс. Ингээ хайшаа саруу. Энэ ур цэнгэртэй байгаа зогсоолын нуруу ш. Авдрын уулны авдар зогсоолын нуруу гэдэг. Зогсоолын нурууны зогсоол хайрхны тахилга эртэр Вайн цагаан сумынхын долгорын сумынхын хиндэж. Сосор оромч Баян цагаанаас ихнэр авсан. Манай Баян цагааны хөргөн байхгүй. Манай сумын наадам болохоор Баян бараатаас Юндэн зан арай нэг орогдол ирж барилдаг. Юндэн зан ирж барилдаг. Баян цагаанаас Тэнгийн гом ирж барилдаг. Манай сумаас ханцрын начин Мойтоны дэнд бэнтэр барилдаг. Мойтоны дэнд бүсүүл галзуураад галтай зуухаа шаачгсан ачгсгээд ойцсон. Гарын төлөгдөхөөр хазгар дэнд тэнж явдаг юм болоод ханаас олсон нэг цаасанд болтой тосуулсан баавгайн тос гэж юм төрхөж өгч байгаа гэсэн. Тэгээ Мойтоны дэндүн төрүүлдэгч ханцрын начин Тэнгийн гом хоёр ээлжилдэг. Тэнгийн гом Баян цагааны мундаг гом гэдэг чинь зарцуулахгүй эргийг мундаг гомбоор засуул ямар юуг яагаараа гэж шавсар орноод яаж юусэн. Ингээ хойны түүхий хүзүүгийч би хутан мөс хэргэлж бараг салгаж чаддаг. Тэгэхээр тэр гом ингээд түүхийгээр нь хойны хүзүүг ингээд зүгээр атгаж угаал мушгаад тавихад тас мушгаад тавьдаг. Ёроол тэр ушгаа ирж усны ондрог сайхан ёроол хэлж сумын эмнэлгийг жоохон муулаад тэр дарганаар муулгээ хэлсэн хэрэг. Сумын эмнэлгийг юу гэж хэлсэн гэхээр язгсан хэдэн байшинтай, ярд бүхний тасахтай, ямвтай нэг эмчтэй яадгаа алдсан газар байна гэж. Тэгээ дарганаар л өөрснөө эмнэлгээ засах хэрэгтэй болохоос тэр мө шавар байшингийн тэр эмч засах юм уу. Хаага нарангийн ёроолч тэр биш бүрэн сумынх ч юм уу ирж энд ёроол хэлж байсан шүү дээ. Сумын наадмын дээр цоохор сумьяатай зовлож энэ төр байсан. Тэгэхээр эртний юм. Бараатын төмөр гэдэг нь арай ирдүүлээгүй. Баян бараат нутгалж угаад дөмөнгөд болдог төмөр аваа гэхэл Баян бараатын өнжүүлд байсан.
Энэ өнжүүл энэ нэг хүний цаадруушилсан. Тэр цэнхрүүлдийн цагаар яваад өндөр дээр заргал хайрхан харагдав. Манай энтхийнхэн шүлгэл цэцэлж ярьдаг. Цол хошоо гэдэг зүгээр дуудахгүй. Улаан бох өндөнгийн дочин тэдний толдоор нь хэлүүл мэд. 4-р баг гэхэд 64 халдсан. Угаа дандаа хочоор нь тэгээд уншдаг сайтаа дараа халдсан. Өөрийн Монголд гомдлоо уран аргатай сүрэмж халдсан. Тэгээд одоо олноор явдаг овтноо халдсан гэх муу дандин ч хятан хортой шагдар халдсан, шалгастай онцай халдсан. Наган гэсэн нацаг халдсан, айшаа мөрийн ондоо халдсан гэдэг. Цанд мандтай хамраад шатны холтой шагдар халдсан гэдэг нь дулмаагийн авбахгүй шагдрын дулмаа гэдэг. Ингээл энэ одоо тэр шархаа гэж тэр энгэрээ тэнх шарладаг тэнд дулмаа төрсөн. Дандрын гонгоргоо над зааж өгсөн. Авдрын голоо тэнд таргаж जैन том ханан хаттай. Тэр голд нь ханан хатан дээр харагдаж биш чи халуун нацгаа тэр нэнгийн ердийн нүдээр тэр нэг цэрвгээр уулан дээгүүр нэг том хэдэн 10 давхар байшин шиг том хатж шээ. Энэ яг үгээр аймгийн энэ хөшөөгүүд аймгийн 70 жилийн хойд зориулж энэ жил 90 жилийн болсон шүү. 70 жилийн хойд зориулж Улаанбаатар хотод байгаа Төв аймгийн харьяад доршин суулдаг уулзаад болсон. Ийм дуусгалын юм. Тэгээд Төв аймгийн сүлд дууны шүлгийг бий бичиж хөгжмийн төрийн шагналт цогцлын янзыг дорж хийсэн. Тэгээд одоо аймгийнхаа энэ төр дуулдаг. Тэгээ энэ дээр дөрвөн өрөө шигдсэн байгаа энэ дээр нэр нь хүртэл төв, дүр нь хүртэл төв сайхан нутаг Төв аймаг манайхаа. Тэгээ би энийг эртэлсэн да. Тэгээ тэрний дуусгал болж болсон. Энэ одоо сайхан багтаа би хүүхэд багтаа чинь хурдны морь унаж уяачд дагаж янз бүрийн аргаар энэ хөтлөөр давж ирж байсан. Маршал хэлдэг байх. Өвд аюулдаан давж гэж явж Эрдэнэ сумын тэргээр Баян улааны тэргээр чинь юу авраг буян тогтох аврагын шинчээр маршал хэлдэг. Маршал хүрээнд нь махуу урч байхдаа гэртээ байл гэж байсан авгаа хөтөлдөнд байдаг. Нэг ирээд маршал ачаа одоо бүхэл улсууд бурхныхаа хоймортой миний зургийг тавьдаг болсон. Ачаа яагаад тавиагүй гэсэн чинь бурхан дахлаа байхад чиний зургийг юуг тавих юм гэж задаггүй амтаж байгаа. За хардаа маршал хүмүүн чи би нарсаар харагдсан гэртээ л өнөхөр хоёр хөр тэргээр дүүрэн очсонтой сүүл эсгийн бүрээс мөрөөс тэр чаванцанд ирж байсан. Одоо хойцол ярддаг. Машинаар яд машин хэр суугаад тэгээд сардаг дэргэнд очиж яасан. Тэгээд одоо хуучны өгдөх. Тэгээд баян ийшээ баруун тишээ бол тэгээд хэрлэнгийн бараа харагдана. Хэрлэн баяулаан байна. Тэгээд дэгээ гончиг маршлын ахын авгааг солгоцуулсан. Бараг шоронд орох гэсэн. Маршал үгтэр авгаа хөхний хэд орцгоо. Тожил гэж авгааг солгоцуулсан. Дэгээ гончиггүй хэрлэнгийн дуулахад би одоо ч тоглодог. Хэрлэнгийн барьяаг дуулдаг. Тэгээ хэрлэнгийн барьяаг хэв сонирхол уншаарай. Нутаг усныхаа хамаг нарийн амдимыг би шингээсэн. Өөрийн зохиосон бас сонссон бүх юм одоо тойлсон юмтай чингэсэн. Нутаг усаа сүр жавхантай болгож яруу найргаар арай сүрдэг болгож харагдуулсан. Тэгээ худлаа юм нэг хичээг. Нэг айт байсан шүү. Зайсан толгой яг үнийн хэлбэл зайсан толгой дээр бай. Яруу найргаар сүмбэр ууландаа яваа. Би нутгаа баг сүмбэр уус шиг харж өндөр юм дээр болгож Монгол даяар
тэргээр харуулж байгаа юм. Миний ардын сэтгэл цагаан мишэх царай итгэл дүүрээ мохот тэнгэрийн онгон цэнхэр морнгоолын усан цэнхэр мохот тэнгэрийн онгон цэнхэр морнгоолын усан цэнхэр. Бид одоо манай нэм би 3 настай эмээги дээр ирсэн. Эмээгээ нэм гэдэг. Тийм учраас баг ээж шигээ цуцуулж сандаг. Ээжээс ч ойрч юм. Ээж бол тогоож өгч хүн байсан. Тэгээд нэм дээр би 3 ирсэн өгчөөд тэгээд 20 хэд хүртэл үргэлжил цуг хамт сургууль соёлд байгаад энэ рүүгээл тэмүүлж яарч ирнэ. Ээж гэж санаа. Тэгээд би ер нь ээж бол их нандин тарин учраас ээжийн тухай их олон юмд ярьдаггүй. Хүн ер нь даалд нандин юм а даалд хадгалж авдаг сэтгэлдээ. Ээж бол тарин юм гэж би хэлэх. Ягаад эзгүй хэр газар осолдоод эмээлт баримтаа зүгдэхдээ зэрэг ээжийнхээ хэрэг дуудахтаа зэрэг эмээлийн сур тасарт ээлийн цагаас сэтгэлд орохноо ирж ирдэг гэж хүн морин чиргүүлж яваад урд эзгүй хэр газар хүн ухаад чирүүл чонон дээрлээд баригдах шахсан. Тэгээ ээжээгээд амин голоосод утсан чи хаанаас ч нэг галын шилэгөөр нисч ирээд чоны сарсан хоншордон дур тасвуугаад явчихсан. Чон цусн ягаад гасаж гангана зүгтгаа явчихсан. Ороо ирээд заяатал чонд бариулсангүй. Тэгээ нэг хаанаас ч нэг шилэгөөр ирээд чоны хоншор дээр уучлаа гэсэн чинь эцэг нь хэлсэн. Энэ тэгж илдэ гэж авгаар угаа заагаад хөгшин рүү. Энэ галаа түлээд шилээр сууснаа гэнт жав гэж юм шидчихсэн. Тэр очиж илдэ гэж хэлсэн. Тэгэхээр тарин ийм орон зайг нэвтлээд хамгийн эгзэгтэй үедээ л хүн ээжээгээд дуудаг. Ээжээгээд дууддаг. Хазаач машины төвшөнд ороос ээжээл гэж хашгирдаг. 5 дугаар анги дөнгөж хот төгсөөд хавар сургууль дарахад аймаг дээрс чинь наашаа нөгөө дээрс нааш шууд явахгүй гэхээр нэг дэлгэм хэртээ мод бариад би тэгээ явгаа нүцгээ яваад мөн тэмээ мэмээ олж унаад энэ хотлоор шөн өөрийн 4 цагт өдөр 1 цаг өнгөрөхөд Төв аймгаас гарч байсан нэг тэгээд шөнжи өртөө замаар жанжуулсаргаад өнөө тэмээтэйгээ энд ирээд согөл хөдөл хүүтэй маань адилхан дугарлаа гэд нэм маань гараад ирж байсан. Энэ газар шороо юм ярьдаг бол энэ бүхнийг одоо ярих юм. Би нэг хичээл хийгээ сууж байсан чинь нэм маань сүрэнжээ мо зөвхий золгоо чи байна уу юу? Тэмээ яасан мó ишин боронтгоо алдууранд баруун хамар давлаа аваад явчлаа. Явнуугүй юу чигээр хашгираад байгаа. Гэртээ орсон байна. Хүүхдүүд нэр хийх хөхрөлдөл би тэмээний багш яв гэдэг хин тэмээний араас явж байхдаа чи асуулааслаа хальтаа одоо ичээл буцаж яаж ангидаа орондоо гэж. Хөдөөний мэдэхгүй хаалгамаар тагч орох юм. Тэгээ би ерөөсө 3 тайд манай ээж тэр дараагийн миний дүүнэрийн ав болох үнтэй суугаад. Тэр үеч анхны нөхөр тэр Шарав гэдэг чинь 6 жилийн цэрэгт явдаг. 6 жил болсон хүнийч бас овоол хүлээсэн. Тэгээ дайны дараа хүнтэй суугаад. Миний 3 дүү гарсан. Нэг нь тэр Пүрвск гэж одоо бойрон дээр төрсөн чулуун дээр очив. Тэгээд төрийн шиг л авсан шүү дээ. Мантхайс хатны ерөнхий зураач байна. Намайг одоо их тогтуу номыг хүншдэг чи. Надтай адил арх уух хүнтэй хэлдэхгүй зоддохгүй. Сайхан намайг явсан газар зайшгүй их багш бороо орд гэх. Тийм ээ сайхан байна. Би одоо гасан шиг өөрийгөө магтах юм биш үнэндээ тийм. Ямар нэг хэмжээгээ жоохон бороо. Жоохон ороод. Нэмийн тухай их олон шүлэг хэлж болох л би эдхээ юм хэлье.
ингээ үүлний хормоо явж байсан чинь тэрнээс зуураад ингээд зурсхийг цахилгааныг ялбаан дундаас сурсхийж ээж минь гişнээ үзэгдээд цуу авсан уу минийхөө гэж үүлнээс зуран хашгирах санагдана гэж бичсэн. Би энэ шүлгэндээ их дуртай. Яг л тэр үүлнээс зураад чи сув муу авснаа хашгираад байгаа шиг тэр цахилгааны дундаас үзэгдээд миний сэтгэлд намайг амьд байх цагтууд нэм энэ нутаг маань байх. Тэгээд би та нарын ачуу инаар тэр нэмийнхаа ингэж аварж нэм маань их зөн совин ч юм байсан шүү дээ. Юм мэдэрдэг ингээд далаар мэргэлдэг. Чингис хаан дал мэргэлдэг байсан ингээд. Далаар мэргэлээд за цайгаа чанж ирж байгаа юм байна ч гэх юм. Өөр тэгж гэдэг далны ингээд шатсан юуг харж шинж. Тэр зүгээр хэн дуртай хүн хэлдэг гэж юм шиг байна. Дал шинждэг тийм зөөнч. Тэгэхээр ийм учраас манай удам юмар дутдаггүй. Нэг бэлхад солиод баян тарган байхгүй ч гэсэн өлсөд ядраад зүдэрдгүй нэг тийм. Тэгэхээр зарим юм чи би хожуу бараг Монгол хүн 60 хүрч ухаараад 61 дэдээ өхнө гэдэг чиг хоржонтой хөтлөх нарийн үг. Хожим ухаардаг байхгүй юм. Намайг баг багт чи за чи хэрэгтэй л гараа юм. Өглөө юу цадхад цагаан хоргоны сүүл хатуу өлсөд өөхөн цагаан чулуу зөөлөн байдаг юм шиг гэж. За нэг ийм зөөр үг хэлээд шүлэг хэлдэг. Ийм юм хэлж л байдаг гэсэн шүү. Чихнийгээ хажуугаар өнгөрөөгөө тогтоосон ч гэсэн тэгэж ухамсарлахгүй байхгүй. Тэгээд сүүлд яаж ойлгохоор намдаггүйтэй танилцаад намдаггүй шоронд 2 орсноо 32 онд нэг ирсэн 41 онд орж 8 жил 6 сар 23 хоноод гарсан. Тэгээ намдаггүй надад ирсэн. Шоронд байхад энэ лооцон намдгаа чигээд эх орны дайны жил шүү. Цагаан гурилын жонкоо гэсэн. Хуйгийн нүдийг хариулж байгаа гурилнаас нь долоогоод үдсэн. Цагаан гурилнаас нь ч юм уу жонкоо. Тэгээд хөөний хөөс чихраад байсан. Тэгэхээр цаадахд бол цагаан оргоны сүүл хатуу өлсгөд бол өхөн цагаан чулуу зөөлөн байдаг гэж тэгж онож хэлсэн. Тэгж холыг хардаг. Тэгэл морь унах, ажил сурах, хүн шиг байх бүх юмыг нэм маань зааж өгсөн. Тийм учраас хүүхдийн хүмүүжлийг их харвагаас нь заах хэрэгтэй. За чи алтан харган хаанаас таслаад ир буцааж явж тав. Энэ ялхнагаа яах гэж таслаад байгаа юм. Ургаж байгаа амтын шүү дээ наадах ялах амтыг. Тэгэхээр мод буцсан дихгүй шүү дээ бид одоо байгаль хамгаалахыг чи бүр ухаан мэдээ орох цагаас ингээд цуг заагаад өгчөөс би одоо ч хотын зүлгэн дээр нь хотын зарим хөөхөн харцуур шиг ялхаж гарахгүй. Тэгээ өрөөлдөд нэг гიშгчгээрээ өртөөлж өгөөч үздэхгүй. Ташаалдаад нэг донгорхоор трактор зүгээд нэмэргүй. Сэндэтгээ сугдалцаад явхаараа сэцгээтэй мэдлэх дургүй. Цээжний ван хөдлөхөөр цэг тасалж ялгахгүй. Хуйлгаа ламын хусгалт намын батлагтай, хуйлгаа ламын сохиостой, авгаа хадаар нутагтай ард сүрэмж бий байна гэж шоолсон юм байна. Дорж айхтэр хүн шиг. Энэ бол хөрсөн нутаг миний цантын ус гэдэг нь энэ цант биш цант юм. Өөлч гэсэн сан хөрөгдтэй холддоггүй юм. Хангай хондголны булаг зүгээр энд бол одоо цантын ус мянган агт хондолж байсан газар чинь цантын мал бааз гэж байсан. Тэгэхээр энэ усны эхний толгой бол энэ юм. Энэ цантын эхний толгой өртөрсөн гэж ээж минь амьд цэрэндээ эмиг ээж минь чэлсэн ээж маань чэлсэн. Тэгээ энд хаваржаа байсан юм байна хуучин энэ толгой өрт. Тэгээ энэ хаварчаанд би төрсөн юм байна дээ. Тэгээд би яг төрсөн өдрөө бидний тэр үед халиндаар хөтөлдөг. Мал төлснөөс хойш цагаан сараас хойш төрсөн гэхдээ зэрэг би 3 сарын 15 гэсэн маань явууг ихтэй таардсан. Тэгээ 1939 оны туулай жилийн
3 сарын 15-нд төрсөн гэж явдаг. Ер нь 39 оны 3 дугаар сарын 15-нд төрсөн гэж. Тэгээд туулай жилдээ би одоо энэ жил ингээд 73 жил орж өнгөрөөд 75 зур орч байна энэ. Тэгээд энэ газрыг сүүлд ээж минь зааж өгсөн учраас тэднийхээ амьд цэрэнд би хэлүүлж сүүлийн 3 жил ирж байгаа. Ноёдны ирэлгүй энэ замаа олдгоо хойгоор явчихсан. Ирээд үер дуу алдсан. Нил улаан цэцэг ургацсан. Сэнгэнээд явцсан. Яана гоёлын дээлээ өмсчөөд зэхэж хүлээж өгсөн хүн шиг байсан юм байна шүү дээ. Би тойроод явцсан бол яана гэж зүйлд нөөцсөн. Тэгээ энэ жил бол арай төвөг байхдаа жолооч та нар сайн учраас яг жиг ороод ирлээ. Тэгээ энэ хамтын цагаан булан гэдэг газрын дээр үед хамаатай жагамцнаар ороод идэгдэг. Одоо бол экземтэй улс ордог юм. Юутай даралт багсгадаг, арьсны экзем арилгадаг. Цантай ус өөрөө бол арьшаан чанартай гэж үздэг. Даралт багсгадаг. Цантаас манай доржолмоо ихэнх ахын тэр ахуулж уугаад байсан ш. Тэгээд манайхан бүр хочтой манай сумынхан чи цантайгаа арьшаан гэдэг, цанилгыгаа өндөр гэдэг, хэлхэнийгаа уургач гэдэг, хэнгэргийгаа уяач, хэлхэнийгаа уяач гэдэг, хэнгэргийгаа уяач гэдэг, хэлхэнийгаа уургач гэдэг. Ингээд хочтой цантайхан цаддаг, цадсан хоолндоо яардаг гэж байхад хариуд нь авдрынхан ардаг, ар шилэндээ яардаг ч юм уу. Ингээд гол усаараа тэгээ энэ голоор цантын голынхан авдрын ингэрийнхэн энэ төр гэж ярьдаг учраас Монгол гэдэг бол мон гэдэг голынхан тэгээ гол овог учраас мон овог бол тэгээ Монгол болжээ гэж би далайгүй энэ төрийн бичсэнтэй санаа нийлдэг штэ. Миний багт ч алтан гэрэл судар бариад ийм судраа задлж уншиж мэдэхгүй л дээ. Гэр 3 тойруулдаг байсан. Ээж маань хүрдээ байн гэргүүлнэ. Ээжийнхаа хүрд нэг бурхан дээр байсан шийлбүтээ морь хоёрыг би авсан шүү дээ. Одоо тэр бол ээжийн үеэс байсан. Миний багаас харахаас өдөр урдээс боломжилсан. Тэр нь манай гэр оронд миний хүүхдүүд ч хоол явахдаа миний хүрдийг эргүүлд надаар сан тавиулаад би урд Москва сан тавьд сүйт хийлгэх шахсан шүү дээ. Би гомбожоо хамбыг хамт болоогүй байхад нь төвд уншлаг заалгасан. Зөв тийм судар тантар уншдаг зүрхийн хүн биш л дээ, лам биш. Гэвч одоо сайн багш ачаар ном заалгадаг. Далай дантаа уулзгаж бие баригдаад байталтай багшийн заасан санаанд ороод Жамбал Янжи Аглаа анжуур лувсан гişээ жатсан зэмби задтрын бямцаа галдлын цэдвэ жавцламаа галжир шавдан шог гэж төвдөр хэлсэн. Далай лам ойлгоод энэ төвдөр хэлж маань чинь энэ Далай лам гэдэг нэрийг чинь над Монгол хүн өгсөн Монгол нэр шүү дээ. Би энэ Монголоос авсан нэрээрээ Дэлхийд нэршлээ гэж. Тэгэхээр би тавьж сайхан болоод бид 40 минут ярьсан. Шиварнад огцсны чи анх энд биш би энтгтэй бон Далай лам болсон гэсэн. Улс төрийн юм сонирхон Далай ламд мэдэхгүй юм байхгүй. Тэрнийг би сүлдээ орчуулсан сая үгээ. Жамбал Янжи Аглаа анжуур гэдэг ягшгэлэнд манзуу ширийн гол аялганд гойд мэрэгсэн. Эрдэнэт богдсон шашныг өргөчтийн голмод болсон. Элдв үеийн сайн хуйтныг өрөөсөө төрүүлэн гарсан. Эрдэнэттэй Далай лам багштай сустан залбирыг гэсэн үг юм. Би Чой хамбын тэр хадмал хийлгэж байгаа энэ тэрээр орчуулсан. Унхаа мартаж мод ургадаг, ширхгээ мартаж ус урсдаг, хагдхаа мартаж цэцэг ургадаг, хагдхаа мартаж хүн төрдөг гэж миний шүлэг бичсэн. Тэгээ энэ эх орн сайхан байвал бид сайхан болно. Тийм учраас өөр зүрхэн энэ чирхрэхэд өн дээр алтай цас тэнд нурж байдаг. Би энэ эхэнтэйгээ эх оронтойгоо түн шижвэр холбоотой гэдэг үнэн голоос үтсэн.